Хэм үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За манай зуны номтой өдрүүд гээд Монсодор хэвлэлийн газраас явуулж байгаа подкастын энэ удаагийн ээлжид дугаарт одоо комедиан Амраа болон миний бие за тэгээд Монсодор хэвлэлийн компани үүсгэн байгуулагч Инхот захирал бид гурав ярилцахаар одоо Оросын соёлын шинжлэх ухааны төв буюу РЭЦК-ад цуглаад байна. За бид гурвын өнөөдрийн ярилцах сэдэв бол ерөнхийдөө бол Достоевскийн тухай. За тэгээд Достоевскийн гим зэм гэж Монгол дээр анх удаа гомсронгоо орчуулсан сүүлд Чонзонгийн Баатар орчуулагч гимт хэрэг ба ял шийтгэл гэж орчуулсан энэ номын хүрээнд ярилцах юм аа. Тэгээд та бүхэн энэ дөрөв мэндийг хүргэе. За юу Достоевскийтэй та бүхэн яаж анх учрав гэдгээс ярьчих бодоод байна л да. Анх та бол энэ хэвлэл нийтлэгч байгаа шүү дээ. Бас нэлээд олон Достоевский таны компаниас гарсан, танай компаниас гарсан. Тэгээд Достоевскийтэй анх яаж учрав? Достоевскийтэй бол уулзж байгаагүй. Ааха. Учирч явсангүй. Тийм үү. Би гадаад дотроос явдаг болохоор юмыг яаж мэдхүүг бас. Тэгээ би ч бас нэг тийм уран зохиолын юм биш те. Яг харахгүй ном хэвлэлийн чиглэлээр ажилладаг болохоор Достоевскийг одоо зөвлөөгүй Достоевскийг унших ёстой гэж одоо хэлэхгүй тийм одоо мундаг хүмүүс их хавар байдаг юм билээ. Тэгэхээр яг уу социализмын үед Достоевский бол орчуулагдаг юм билээ. Энэ нь бас нэг улс төрийн юутай ч холбоотой байсан баг. Тийм ээ. За тэгээд бид нэр хамгийн анх бол газар доороос бичсэн тэмдэглэл гэдгийг орчуулсан. За ер нь орчуулганд бас нэлээд одоо анхаарч ер нь бид нэр орчуулганыхаа хойноос нэлээд хичээдэг л дээ. Бид нар чи нэг уншигч одоо ойлгох ёстой гэдэг гол принциптэй тэрнийхээ дагуу. Тэгээд тэрийг орчуулж гаргасан манай цахилгаангуу орчуулсан. Тэгээ уншсан чинь ёо ямар мундаг юм бэ ер нь. Тэ? Гэт ингээд цааш нь хэд хэдэн зохиолуудыг орчуулад гаргачлаа. Идиотыг орчуулсан. Тэ? Одоо Маанг гэдгээ гарсан. Тэгээ энэ маань гарлаа. Одоо саяхан Карамзовын хөвүүд гээд ахиж шинээр орчуулсан. Шинэ орчуулга тий. За энийг ингээд орчуулгууд энэ номнуудыг уншихад бол Достоевский бол нэр агуу юм аа л гэж шүтмээр л. Ийм л одоо хүм байсан юм байж. Тэгээ бид нар өнөөдөр энэ зохиолыг ярих гэж шүү дээ. Ийм л маягаар л одоо учирчтэй. За манай Амрагийн хувьд бол нөгөө би ерөнхийдөө нөгөө уран зохиолын ном их баг уншдаг. Одоо үнэнэл одоо улаах хэрэгтэй байна тий. Тэгээд би чинь нөгөө баг бахаас манайх ч 4-р анги хүртлээр Монгол ирчиг үзээ. Тэгээд Кирилл 4-р ангиас үзснээс хойш ер нь жоохон юм унших тал дээр аюулгүй тийм дутагдaltaй болсон. Гэхдээ уран зохиолын ном уншихгүй байгаа нь гэмт хэрэг биш шүү дээ. Харин тэгээд нэг багтаа нөгөө хойд байсан нэг ганц хоёр уран зохиолынхоо номнуудыг уншсан. Нөгөө нэг Робинзон Крузо гэх юм уу тий. А яг Достоевскийтэй бол яг нөгөө хичээл дээр угаас үздэг шүү дээ. Достоевский гэдэг Оросын уран зохиол. Тий, Оросын уран зохиол гэдэг үзсэн. Тэр урлагийн сургууль байсан юм уу? Үгүй 10 жил угаас 10 жилийн сургуулийн програм. Тий, сургуулийн програм дээр өгдөг. А яг ном уншиж эхэлсэн цаг бол их сургуульд ороод би нөгөө улс төр эдийн засаг сонирхоод тэгээд ном шаагааж эхэлсэн. Эхэндээ бол айгүй хэцүү уншдаг. Тэгээд сүүлдээ бол овоогайгүй уншигтай. Тэгээд яг энэ улс төр эдийн засгийн номнуудыг бол айгүй сүүлдээ айгүй хурдан уншичдаг болж хувирсан. Тийм. За тэгээд одоо Баярагийнхаа даалгавраар Достоевскийтэй очирсан да. Баяр даалгавар өгöd тэгээд
уншсан. Тэгээд уншихад би ч өөрөө бас психолог сонирхдаг. За дээрэс нөгөө христчин байсан. Тэгээд бас энэ библтэй бас нэлээд холбогдохоор юмнууд гарч ирж илээ. За дээрэс нь психологтой бас нэлээд холбогдохоор юмнууд гарч ирж илээ. Нэг тиймэрхүү юмнууд анзаарчихсан. За тэгээ бас дутуу ах шүнсөө бас нөгөө тий. Тэгээ ер нь бол айгүй сонирхолтой. Маш тийм ингээд нэг юм хүний ингээд нэг юм айц төрүүлэлтэй ингээд гэсэн нэг юм мэдрэмж төрүүлсэн тийм л зохиолцсон. Тийм ингээд тарамттай жоохон тийм. Тэгэл одоо Достоевский баг Библи гэдэг шиг алдартай нэр болчихжээ одоо бол. Тэгэхээр би ч гэсэн одоо нэг уран зохиол сонирхдаг болохоор багасаа Достоевскийгээд мэддгүү ч гэсэн одоо Петр гэж худлаар нэр мэрийн буруу нуурчиж бичээл. Тэгэл тийм л том зохиолч л гэж одоо боддог. Манай яруу найрч хиний Очротын дашвалбарын мөнгө үрж Достоевский татаархаж гэдэг нэг тийм шүмөр байдаг байхгүй. Тийм тэр ямар хүн юм болоо гэж боддог. Достоевский одоо мөнгө үрэх бол аюултай асуудал. Тэрний хажуугаар тийм юмтай зүрлэх тэр зохиолч гэдэг чинь одоо амар зохиолч гэж бодож ирсэн нэг. Достоевский бол одоо анхны хачирхалтай нь анх уншсан зохиол нь одоо нэг Кармазовын хөвгүүд гэдэг. Нүсэр одоо сүүлчийн бүтээл нүсэр тойрол байгаа шүү дээ. Тэгээ тэр бол юу бол бүр гайхамшигтай одоо юм нүсэр цогцлбор арман л та. Тэгээ дараа нь гимзэмиг уншаал би одоо Достоевский одоо яах юу гэх юм бэ? Ийм хаширмаар гайхалтай том зохиолч юм аа. Тэгээ систем үүсгэх гэдэг бас хүлээн зөвшөөрөхөөс өөр арга. Тийм хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ялангуяа системчлэн сэтгэж байгаа гэдэг нь айгүй сонирхолтой. Бүх зүйлийг ингээд системтэйгээр хардаг. Тий амьдралын нэг зохиол амьдралын нэг цаг хугацааны нэг аль нэг агшныг салгаж авч байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр анализ хийж байгаа гэж ойлгож болно шүү дээ. Гэтэл болохоор Достоевский айгүй тийм өргөн өнцгөөс ингээд бүгдийг цогцоор айгүй хардчдаг юм билэ. Ялангуяа Кармазов бол тийм шүү дээ. Энэ ч гэсэн ер нь системтэй гэдэг чинь би юу гэж системийг хүрээнд нэг гэхээр цогцлбороор ер нь ингээд манай уншигчдыг хараад байхад тийм хувь хүний асуудал хөндсөн тийм бүтээл рүү ер нь илүү хандчих шиг байна. Тэгэхээр би чиний системтэй гэдгийг ер нь тийм нийгмээ бүхэлд нь харсан тийм ээ. Хувь хүн нийгмийн харилцаа тийм ээ. Тэрийг ингэж хооронд нь ингэж одоо харьцуулж харсан тийм утгаараа гэхээр манай уншигчдад бас жаахан энэ рүү шууд ороход хэцүү байдаг юм лээ. Ягаад гэвэл бид нар чинь тийм нийгэм шиг хүмүүс юм байна шүү дээ. Ерөнхийдөө л нэг тийм өөрийнхөө л эргэн тойрныхын юм сонирхдаг болохоос биш Монгол улс те бид нар нэг хамт олон нэг айл гэр нэг нийгэм нэг цогц юмны нэг хэсэг гэж ойлгодоггүй. Тэр талаас нь би ярьж гин гэж ойлгоод байна шүү. Тийм тийм уусаа тийм системийн онол гэдгээ одоо бүр яваад шүү дээ. Тийм тэгээ энэ ном маань 1866 онд гарсан ном гэж санагдчих байна. Фёдор Михайлович Достоевскийн дунд үеийн хамгийн шилдэг тойргол. За энэ 1857 онд за 1850-ад оноос 1900 он хүртэл ингээд нэг чигцэлдсэн хэдэн 100 гаруй суутан байдаг манай уран зохиолд. Өөрөөр хэлбэл одоо ер нь бидүүсийн классик гэдэг номын санд өрдөг номны бараг нэг 50 гаруй хувь нь бараг энэ үед бичигдсэн байхгүй. Одоо Францад жишээлбэл одоо энэ үеийг реализм болон шүүмжилт реализм үе гэж үздэг юм байл уран зохиолын түүхэн дээр. Тэгээ энэ реалист урлаг буюу аливаад боддоор хандахын хандлагын ирэн ирсэн одоо романтизмыг дуусаад дэврүүнтж дуусаад мангар олон том готик хийцтэй сүм барьж дуусгаад тэгээ Европ даяар аливаад айгуу тийм реалист ханддаг. Харин тийм ханддаг. Зүүнний үжил бас амар хүчтэй авчихсан. Зүүнний утга энэ номдэр ч гэсэн бас юу гарч ирж байна. Энэ хүн чи өөрөө нөгөө Петрашевскийн дугуйл ингээд хаант засгийн эсрэг тий хамжлагын ёсыг халахын эсрэг тэр том үжил санааны эсрэг тийм оюутны хөдөлгөөнд нэлээд лидер шинжтэй оролцож байгаад ял заагдсан хөрштэй. Энэ цаг хугацааг бас соён гэгэрлийн үе гэж хэлээд байгаа тийм ээ. Тэгээ соён гэгэрлийн үе гэдэг чинь бүхэл 100-ны турш аюу их тийм хизээш байгаагүй шүүмж явсан. Тийм. Ерөн бол маш их шүүмжил явагдсан. Тэгэхээр өнөөдөр бол бид нар ном уншихдаа дандаа л Монголтойгоо өөртөөгөө холбож л боддог шүү дээ тий. А бидний хувьд өнөөдөр дандаа л магтаал тий зогцох ер нь юмыг шүүмжлэж болохгүй. Шүүмжлэхгүйгээр бодит байдлыг реализмыг бол олж харахгүй тийм үү? Тэгэхээр шүүмж гэдэг бол ямар их бүтэн 100-ны турш бүх юм шүүмжилсэн. Зохиолууд, бүтээлүүд чи сая хэллээ. Тэгэхээр соён гэгэрэл гэдэг бол шүүмж юм а гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Соён гэгэрэл гэдэг чинь юмыг бодиттой болгох, юмыг үнэн төрхөөр нь харах гэсэн үг. Тийм биз? Тэрнээс биш одоо
соён гэгэрлийн хэлтс байгуулад тэгэл янз бүрийн худлаа үний юм хийдэг тийм юм болцсон байгаа байхгүй манад. Тийм биш байхгүй юу? Тэгэхээр энэ соён гэгэрэл гэдэг маань уран зохиол бүх урлаг хүний амьдралд маш гүнзгий орсон. Тэгэхээр өнөөдрийн бидний ер нь одоо тийм өөдрөг байцгаая тийм ээ ер нь тэгэл магтаал өрөөлөөр л хүн сайхан амьдрах юм шиг энэ үе чинь биш юм аа. Яа харахгүй бид нэр ёстой газар дор ортолны шүүмжилж ээж л бид нэр хөгжил төвшлөрүүл зүтгэх юм шиг байна. Тийм учраас чи бол уран зохиолын хэллэгээр л яриад байна. Тэгэхээр бидний хийж байгаа гол ажил бол ерөнхийдөө соён гэгээр л биднэрт яхаарахгүй их олон өнцгөр хэрэгтэй л гэдгийг би бас нэмээ хэлчихдэг юм гэсэн. Романы үйл явдал гэхээр юу штэ? Энгийн штэ. Энэ роман чинь нэг аллаг гарч байгаа. Тэрэндээ тувтан нэрмэгдэж шансаар байгаад өөрийнхөө хэргийг улаачж байгаа. Тийм залуугийн тухай түүх байхгүй. Уг нь бол үйл явдлын шугам их энгийн сургуулиасаа жилийн чөлөө авсан ээж эцэг хийхээ өгсөн бүх мөнгийг үс дуусгасан дүүн өвчтэй нэгэн залуу тий философийн эргцүүллийн улмаас юу нэгэн өндөр насны ламбард эрхлэгчийн амь насанд халдаад асар их шансны эцэст хэрэгээ улаалал гэдэг ийм логлайн байгаа байхгүй юу код яг ламбардны эзнээ алсандаа биш нөгөө хажуугаар нэг нөхрийг алдсандаа жоох шандаад байгаа шүү дээ. Би тэн дээр бол яхаа өөрөөр хармаар байна. Зохиолын үйл явдал энгийн гэж хүн алсан асуудал гэж. Би бол хүн алсан асуудал гэдэгтээ биш. Зохиолын гол санаа бол одоо сургуулийн оюутан тийм ээ. Тэгээд өөрийн гэсэн тийм мөрөөдөл нийгмийн тухай төсөөлөлтэй өөрөөр хэлбэл тийм үзэл санаатай. Тэр үзэл санаанд яаж хүрэх вэ гэдгийг одоо бодож тэрний төлөө амьдрч байгаа хүний л зохиол шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүн амьтнаас юугаар ялгаатай вэ гэвэл нийгэм байгуулснараа тийм ээ. Тэгээ нийгэм гэдэг чинь үзэл санаагаар амьдардаг. Тэрнээс биш бага хүмүүсийн цоглуулга байж болохгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр нийгэм гэдэг бол үзэл санаан дээр явдаг. Тэгэхээр ерөнхийдөө Раскольников бол үзэл санааны хүн. Тийм ээ. А гэтэл нийгэмд чинь ямар их үзэл санаагүй хүмүүс байна вэ? Тэгэхээр үзэл санааны хүн өөрийнхөө үзэл санаанд хэрэгжүүлэх, үзэл санаанаа гүйцэлдүүлэхийн тулд алдаж онож яваа тэр хувь тавилан гэдгийг харуулж байна шүү дээ. Тийм ээ. Тийм учраас одоо яг үүндээ хэлэхэд тэр хүн ямар тийм нийгмийн хүн бэ? Тийм ээ. Өөрийгөө гаргуунд нь хаяад тийм нийгмийн тийм үзэл санаагаар амьдрахыг хичээсэн. Энийг л манер Достоевский харуулах гэсэн. Тэгэхээр энийг бид нэр аллагын зохиол гэж хэлэхэд айгүй хэцүү. Тэгж ярих юм бол тэр алуулсан эмгэн чинь ядуу хүмүүсийн зовлонгоор амьдрдаг л хүн шүү дээ. Тэгэхээр залуу хүнд бол янз бүрийн одоо үлгэр дуурайал одоо чинь Наполеон одоо хэн байдгийг тийм ээ. Ер нь ийм хэрэггүй хүмүүсийг бол хэрэггүй байдаг байхгүй юу те гэдэг юм бол хэн болгоны толгоонд л орж ирнэ. Тэгэхээр тэр үзэл санаагаа гүйцэлдүүлэх гэсэн нэг залуугийн одоо хувь тавилан гэл гаргаж ийн гэж би хараад байгаа. Тэгээд юу Достоевский өөрөө ямар цаг үеийн хүн бэ гэхээр ч одоо Оросоор нь яг ингэ шинчлэлтийн өмнө ирсэн хамжлагт ёсон явахгүй гэдэг нь угаасаа ойлгомжтой өөрөөр хэлбэл эдийн засгийн мод бол эвдэрч ийсэн. Тэгээ хаант засаг нь англичууд хаанаа дүүжлээд алдсан. Юу Францууд айлэрт хаанаа дүүжилж чадаад дахиад хаантаа болоод дахиж дүүжилж чадлаа тий. Хэддүгээр бүгд найрын тус дээр явж ийсэн Францууд. Бараг 3 дугаар бүгд найрын тус байгуулах гэсэн үү. Тийм үе байхгүй. Тэгээ хүний эрхийн түгээмэл тунхагл гарцсан тий. Хүнийг шалтгаангүйгээр хороож болохгүй гэдэг гайхалтай. Юу гарцсан тий. Иргэний тий тунхагл гарцсан тий. Францын хувьсгалын үр дүн. Тэгээд Америкууд бас хүний эрхийн түгээмэл тунхаглаа гаргацсан шүү дээ. Тийм үеийн хүн. Тэгсэн чинь англи бодвол сайн хэлүүдтэй бүх дэлхийг харж байгаа. Тийм Монтескег уншсан. Тийм хүн өөрийнхөө нийгмийг харахаар өөрийнхөө нийгмийг харахаар өөрийн хөхөд авчтаад тэгэж олонний дунд явах одоо энэ Размүхэн байгаа шүү дээ. Саяхнаас Размүхэн одоо байгаа энэ нөгөө Арманы гол дүр шүү дээ. Раскольниковын нөгөө эсрэгтэл маргааш нь 7 хоног өнгөрч байхад нэг л зоёртой сэтгэл санаа хүндхэн сэрлээ. Сүүлийн үед энэ хүн
хүмүүсээс илтэд дөлөх хандлагатай болсон билээ гэж Разумухны энэ Раскольниковын найз нь шүү дээ. Энэ үеийн залуучуудын нэг сэтгэлгээний тийм юу байгаа юм л та. Бүгдээрээ боловсралтай эцгийнх нь сургацсан. Тэгэнгүүт яг давлгаа өссөн орчноосоо эхлээд эцгийнхийгээ ч гэсэн эцгийнхэн хүн юуг шаарлж байгааг, даралж байгааг ямар ч хөдөлмөрийн хөсгүүгээр шавхуурдангаа морь машиг ажиллуулж байгааг тэр хамжлагын эзэн хүмүүс бол ерөөсөө таашаахгүй. Одоо яг иймэрхүү сэтгхүүтэй хүн гэхээр Анна Каренинагийн нөгөө Левин байгаа шүү дээ. Левин бол ерөөсөө үргэлж бодож байгаа шүү дээ. Баян боддог юм. Одоо энэ хамжлагуудаа яах вэ? Энэ амьдрал болохгүй байна. Москва ороод харахаар Москвагийн амьдрал нэг л бас биш. Худлаа яваад. Москвад ах нь большевик нөхөр бас байгаа. Тэр бас худлаа анархи мэрэ болдгоо. Энэ дээр ярахаар бас тэгмэрч юм шиг яг тэгнэгээд большевик хувьсгал хийчихдээ юм уу гэж бодохоор бас болмооргүй юм шиг. Махны машин эргэж эхлэнэ гэдэг Левин төсөөлж байгаа шүү дээ. Толстойгийн гаргасан санаа эднээс бүгд давхцаж байгаа байхгүй. Тэгээ энэ үеийнхэн 1860-аад онд нөгөө алдартай цаазын ялаа юу болгож хуургуулад яг үнэндээ бол тэнд ял гүйцэтгэжсэн хүмүүс тэр оюутнуудаар тохиолдсон юм байл л дээ. Яг үндэ та нарыг аална гэж айлгаж сүртүүлж өмнөөс нь бууны замагт очихнож буцаагаад болоод одоо ялын жинхэнэ ялын тогтоолын дуудаж өгсөн шиг байл. Тэр хооронд гэхдээ яг үхлийн ам дээр очиход хүнд юм бодогдсон шүү дээ. Тэр тухай бол маш хэрэгцүүл байдаг. Достоевскийн одоо Карамазовын хөвд дотор бүтэн одоо хүн мөхлийн өмнө очиход яах вэ? За энэ дотор бас баг бүрэн эсэ байгаа шүү дээ. Үхлийн аман дээр хүн яг яадаг вэ гэдэг асуулттай эсэ. Достоевскийн гол онцлог нь болохоор зөвхөн дүрийн шугам хөвөө явчихдгоо дотор нь өөрийнхөө бодлыг айгүй эвтэйхэн ингээд үзэл бодол энэ эсэ маягаар явчихдаг. Орлогчдаг. Одоо жишээлбэл тэр Карамазовын хөвд дээр нь бол яруу найрагч Иван гээд Карамазовын 2 дугаар хөвгөний агуу ирвчин бид найрагл авч ирдэг. Одоо энэ дээр бол манерийн бодол маягаар тэр юу орч ирдэг шүү дээ. Үхлийн өмнө. Тэгэхээр бид нар бол одоо уншигчтай бодож ярихын тулд аль болохоор бас Монголынхаа асуудалтай холбож те энийг ярил хүнд илүү хүрэх юм болов уу гэж бодож байна л да. Жишээлбэл сая чиний яриан дээрээс ингээд би бодож илаа. Сая сонгуул болоод өнгөрлөө. Тий. За тэгээ сонгуульд хүмүүс яаж санал өгж гэнэ үүдгийг бид нар харсан. Тий. Хөдөөний хүмүүсийн өгж байгаа санал нь бол 10 хүнээс нэг нь хөрөлсөхийн эсрэг өгж байгаа. 9 нь хөрөлсөхийн төлөө өгж байгаа. Тийм ээ. За хотод бол их өөр. Хотод бол арай өөр. А гадаадд байгаа монголчууд болохоор бүр өөр гэсэн. Бараг 100% эсрэг. Тий. За ингэж бодоод үзье. Энэ 3 хэсэг. Ингээд бодоод үзэхэд ерөнхийдөө тийм гээрээгүй тий нийгмээ одоо бодож чаддаггүй ийм хэсэг нэг хэсэг байх шиг байна. Зөвхөн л иргэн тойрноо надад юу өгөх үү би юу авах уу гэдгээ боддог ийм. Тэгэхээр би яг ингээд тэр үеэр юу хаалж харсан юм бэ гэхээр за хөрөлсөх тэртээ тэргүй гарна гэдгийг маш олон хүмүүс мэдсэн байна. Энэ бол нийгмийн тогтолцоо чинь хөрөлсөхийг тэртээ тэргүй гаргах чинь гэдэг. А гэтэл энэний эсрэг тэмцэх ёстой хүмүүс тийм ээ тэмцэхгүй хөрөлсөхийг гаргахад өгч байгаа юм. А яа би тэгээ асуусан. Тэр яг тэгсэн шүү. Яагаад тий энэ хөрөлсөхт өгж байгаа юм бэ? Тэрээс ямар их нэрвтэй вэ? Яагаад өгж байгаа юм бэ гэж хэлэхээр тэртээ тэргүй ялах юм чи. гэж. Тий. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ хүмүүс чинь тийм идеал байхгүй. Зүгээр л энэ нийгмийн аль дийлсэн талд нь ороод амжиргаагаа ахиулах ийм л хүмүүс байгаа. А уг бодол нь бол өөрийнх нь үзэл санаа нь бол хөрөлсөх бол бишээ гэдгийг мэдээд байгаа юм. Энэ хөрөлсөх бол Монголыг хөгжүүлэх хүн биш. Энэ тийм одоо оюун санааны потенциал байхгүй гэдэг. А ганцхан юм гэхээр тэртээ тэргүй энэ хүн гарна гэдгийг дээр явах тавьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс чинь үзэл санааны хүмүүс биш байхгүй. Тийм ээ? Үзэл санаанаас айгүй ингээд хурдан ингээд одоо өөр тийш говьд байгаа нь бас айгүй сонирхолтой. Тэгэхээр биднэрт үзэл санаа хэрэгтэй байхгүй. Бид нэр түрүү ярьсан шүү дээ. Нийгэм үзэл санаан дээр амьдрдаг болохоос биш өгөө аваан дээр амьдрах юм бол яг өнөөдрийн л манай нийгэм. Тийм ээ? Тийм учраас энэ зохиол бол тийм үзэл санааны хүнийг үзэл санааны одоо хүн ялангуяа одоо 150 жилийн өмнө энэ одоо үзэл санаа гэдэг юм яригдчихсэн тэр хүний дүрийг бүтээсэн байна.
Ингээд үзэхэд бол бид нэр дэндүү хол байна л гэж боддог. Өөрөөр хэлбэл шүү дээ би эмзэглэмээр юм хэлэх гэдэг. Сая инкотах жоохон хатуухан хэлж байгаа чинь хөдөө төрж өссөн эсвэл хөдөө байгаа болохоор хоцрогдоод байна уу? Аль эсвэл үзэл санааны хилцүүлгийн орчноос хол байгаа учраас тийм байна уу гэдэг бол асуудал шүү. За тэгвэл яг наадах чинь Сонягийн дүр болж байгаа байхгүй юу? Тийм. Өнөөдөр бид нэр хөдөөний хүмүүсийн бүгдээрийн мангар таник гэж ярьж байгаа асуудал биш. Яагаад гэвэл тэр хүмүүс үзэл санааны амьдрал байна гэдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө бор зүрхээрээ хоёр нарны хооронд. Тий, бор зүрхээрээ амьдралын одоо харагдаж байгаа шударга байдал тийм үү? Тэрний төлөө л одоо би бүх юмаа зориулж байгаа болохоос биш. Миний төрөүний хэлсэн тэргүй одоо хөрөлс өх ялна гэж бодоод хэдийгээр тэрний эсрэг байлаа ч гэсэн хөрөлс өгт өгж байгаа хүмүүсээс шал өөр хүмүүс байна. А тэр хүмүүсийн чинь одоо хөдөөнийхний нэг тэр чигтэнд байлгах сонирхол бол одоо энэ төрсхийн байх. Тий. Тэрийгээр сонгуулаа баталгааж болж байгаа. Маш энгийн. Маш энгийнээр хэлээд. Үүний цаан эцсээс ямар ч гэмт хэрэг энэ хорт бодол байхгүй. Энэ бодол бол хүн алах бодлоос ч хортой бодол юм. Бүтэн үеэр нь имчигдэл гэдэг бол. Яг үнэ. Тэгэхээр юу байхгүй. Энэ бол гэмт хэрэг юм. Тий. Энэ бол жинхэнэ гэмт хэрэг. Тэгэхээр энэ гэмт хэргийн уул мөр юунаас гардаг вэ гэхээр санхүүгийн уул мөр үлдээдэг байхгүй гэмт хэрэг үргэлж. Өөрөөр хэлбэл тэр айлын жиний сакстэй тэр айлын инфляцийг хохирогч болох магадлал хэдий ч их байна уу? Ийм мулгуу засгийн толгойд байгаа хүмүүст ашигтай гэсэн үг байхгүй. Тий. Тэгэхээр энэ зүгээр Монгол банкны тайлан дээр гэмт хэргийн уул мөр ингэ бичигдсэн байгаа. Зүйл байхгүй. Үзэл санаанаас айгүй хурдан ингээд нэг говьад юм л да. Дандаа зүгээр ажиглагдаад байгаа юм. Одоо миний ингээд харж ирсэн энэ бол үзэл санааны хүн гэж харж ирсэн хүмүүс хүртэл амар амархан ингээд говьж шүү дээ. Хэдэн дөрөв мөрөг байд юм уу юу байдгийг те. Эсвэл бол нөгөө саяны Тэр чин үзэл санаатай хүмүүс биш байхгүй юу? Тэр чин зүгээр ерөнхийдөө энэ чин орчин үе чин энэ үеэс өөр штэ. Тэ бус улс орнууд яаж хөгжиж гин үзэл санаагаар л хөгжиж штэ. А гэтэл яагаад манайх болдгүй юм бэ гэдэг дээр хатуу зогсож чадахгүй л байхгүй. Энэ гэмт хэрэг ял шийдэх хэрэг арманы төгсгөлд Оросын Тюнкингийн судлаач хийх сонирхолтой анализ байгаа байхгүй. Эндээс би Монгол дээр тусгаж болох нэг үнцэг харсан. Яасан гэсэн чинь 1866 оны хавцаа 60-аад оны төгсгөлөөр 10 гаруй жил үргэлжилсэн Сибирийн цөллөгөөс Достоевский ирсэн. Хааны эсрэг хуульданд оролцсон цөллөгөөс ирсэн. Ирээд юутай учирсан гэхээр хамжлагыг ер нь чөлөөлсөн байсан. Тэгээ өөрсдийнх хүссэн шинжилгэлийн тал мараг болцсон бас юм шинжлэгдлээ гэсэн цорьтой эрсдэл юу ч өөрчлөгдөв. Харин ч дордсон байсан. Нөгөө хамжлагыг чөлөөлөх хууль нь өөрөө маш их алдаа завхралтай баггүй. Тэгээд тэрийг хараад Оросын сэхэтнүүд гутарсан л да. Маш олон сэхэтнүүд гутарсан баг. Засаршгүй өөдрөг үзэлтэй. Тэгээд Достоевский нэг үеийн зохиолч хэнийг их муулдаг байсан. Одоо муулах жоох илт шүүмжилж сүргэж байгаа юм л тэр. Төргийн нэмийг хитгэгийн одоо тийм бич суух цаг биш хоттой баг юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр манай нийгэм бас одоо яг 30 насныхаа босгон дээр золгож байна, өөрчлөгдсөн гэж бид нар найддаг. Ялангуяа ардсан хувьсгалд оролцож явсан манай одоо инкотахын үеийнхэн инкотоос арай нэг дээшээ үеийнхэн их найдаж исэн баг сэхэтнүүд бол яг өөрчлөгдөн гэж итгэсэн. Гэтэл 30 жил өнгөрлөө шүү дээ. 30 жил өнгөрөхөд байдал өөрчлөгдсөн үү? Манай ард түмэн одоо соёлжсон уу? Бид яг 91 оны үндсэн хуулиа ойлгож байгаа юу? Тэр үндсэн хууль маань яг хуулийн философи гэдэг утгаараа амьдралд хэрэгжсэн үгээ бодвол аягүй хутранга гаргалгаанд хүрэхээр байна. Жишээлбэл 90 онд манай төрийн энхийн замаар өөрийнхөө төрийн тамгыг өгсөн хүн бол Монгол улсын толгой эдийн засагч байсан. А өнөөдөр бид ямар өдөртөгчтэй сууж байгаа билээ? Бид нар хувьсгал хийх замаар ямар өдөртөгчийг зайлуулад ямар үндсэн хууль баталчаад 30 жилийн дараа ирсэн чинь ямар өдөртөгч арчилсан замаар сонгочихдоо гэдэг маань айгүй тийм жоохон парадокс юм шиг асуулт юм шиг санагдчихэ. Жоохон гутрамаар гутран үрдүн. Достоевскийг ингээд харахаар ингээд эхлээд ингээд харахад бол асар гутран байхгүй. Яг эхлээд бүр яг оюутан байхдаа би уншиж байсан гомсронгоо орчуулгаар маш гутран юм ямар хэцүү юм аврал байхгүй гэж ингээд бодогчсон байхгүй. Тэгээ хөдөө хотын ялгаагчсан ингээд гаргаж ирэл
тэр хүмүүст ямар авралгүй хүмүүс тэнд байна вэ гэдээ харьцуулт явцсан. Одоо ингээ харсан чи одоо энэ дотор харин яг гэрэл хийгээ гаргалгаа нь байгаа байхгүй. Тэгээд тэр гаргалгааг нь би одоо ингэж батсан. Достоевский бол тууштай христч хүн байсан байгаа. Христ ялангуяа цөллөгөөс ирсний дараа эмгээ сударт гүнзгий орсон. Тэн дотроос юу болсон бэ гэхээр ёс суртахууны кодекс болсон байна. Бичигдээгүй хууль. Тэр нь юу байх вэ гэхээр шашин. Шашны монхруулах агуулга биш. Ёс суртахууны агуулга дээр төвлөрдөг. Энийгээр дүүрэн морал ярьчих жоох байхгүй. Тий. Тий. Бөөн морал. Тэгээд сэтгэл зүйн ийм доргионтой суурин дээр яг эрүүл юмд хүн дээр морал ярихаар чи эрүүл хүн авдгүй юм байна л да. Тэгээд жоохон ийм дефект өгч жагаад сэтгэл зүйн доктортой биш суур өгч жагаад тэрэн дээрээ морал ярьчихаар тэр хүн морал ярьсаар байгаад илүү реализмд бодит амьдралд эргэж ирж байгаа шүү дээ. Сүрлэгт очиод хайрыг яг жинхнээс нь олж хараад урд нь бол Сониад тачааддаг ч юм уу тийм байжгаад яг цөллөгт хоёулаа 10 жил ингээ хамт байсны дараа хоёулаа хайрыг олж хараад тий. Тэгээ цөллөг нь дөнгөж эхэлж яхад там юм шиг тийм Сибирийн хүүтэн өдрүүд донд нөгөө хүүхэнтэйгээ зэрэгцсэн суугаад бие биенээ хайрлаад тий. Тэр хүн гарцыг олж байгаа байхгүй. Энэ нэг бол сонирхолтой. Түрүүн чиний ярьсан дээр би бол бас айл болохоор бас Монголтой холбож ярих гэдэг юм л да. 30 жилийн дараа 30 жилийн өмнө монголчууд юу мөрөөдөж ирсэн. Сайхан юм мөрөөдөж ирсэн. Тэ 30 жилийн дараа ямар болов гэж ярьлаа. Сая сонгуулийн үеэр нэг нэвтрүүлэг гарсан шүү дээ. Урсгал үл юу лээ? Мэдээллийн нэг урсгал. Мэдээллийн нэг урсгал. Тэрүүгээр та нар харсан л баг. Элбэгт орж ярьсан. Тэгэд сэтгүүлч асуусан чинь 30 жилийн өмнө би яг одоо өнөөдөр ийм болно гэдгийг мэдчихсэн гэж ярьж байгаа. Элбэгт орч юу? Тий. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ? Энэ хүн өнөөдөр яг ийм болно гэдгийг мэдчихсэн гэдэг түрүүний миний ойлгож байгаа бүх юм худлаа болж байгаа байхгүй. Тэ? Энэ хүн яг мэдсээр байгаад энд авчирсан юм байна. А бид нар өөр юм мөрөөдсөөр байгаад далив явсаар байгаа юм байна. Ийм худалч хүмүүс. Тэ? Өнөөдөр ингээд цаг үеэ дагаад юу ч хийж иж болохоор хүмүүс өнөөдөр манай Монголын улс төрийг шийдээд явж байна. Тий. Тэгэхээр тэр энийг уншиж байгаад би айгу тийм ус төрсөн хөсрийн гаргалгаанд хүрсэлтэй. Би ийм сайхан ам уншиж ягаад ийм хөсрийн гаргалгаанд хүрнэ вэ юм. Юу бүтээл уншиж. Монголоос явъя гэдэг гаргалгаанд юу. Элбэгд орж гойг ярьсан болохоор ингээд юу вэ штэ. Эсрэгцэл. Энэ арман бол тэр чигтээ эсрэгцэл. Одоо штэ Размухан гээд энэ арманы гол дүр Расколников бол цавчгүй гэсэн утгатай ер нь. Таслаж ингэж цавчгүй гэсэн утгатай үг юм байна. Достоевский угаас гэсэн цавчсан шүү дээ. Орсоос нэрүүд нь айгу тийм ёгт билэгдэлтэй. Бодит зүгээр доржоо гэд тунгалаг тамирыг итгэл гоё ингэдэг шиг өгчөөгүй нэр. Тэгээд Размухан гэдэг мэрэгэн ухаан гэсэн үг. Ухаан саруул ухаан гэсэн үг байгаа байхгүй. Тэр байтугай бие үнэлэх хэлбэрийн эсрэгцэл байна. Соня бол талхны мөнгө олохын тулд Сүрьетээ ээж хэдэн дүүгээ тэтгэхийн тулд бие үнэлж дээ. Биений ямар хэсгийг чинь те үнэлж дээ. А гэтэл өөрөөр хэлбэл ямар толгоогоо үнэлээгүй. Бэлхүүснээс доошоо бие хэсгийг үнэлсэн. А гэтэл Раскольниковын бас гайгүй басны талхандаа арай санаа зовхооргүй Дуня гэд хөдөө байгаа үсгэлэн тэмхтэй. Сонягийн яг нөгөө тал. Соня чи Сүрьетээ ээж ясан гэдрэг болсон хотын горийнхолсон охин байхгүй гэсэн. Нөгөө хүн бол таргаан цатгалсан сайхан бүсгүй. А тэр хүн бол Лужин гээд нөхөрт бас ээж нь бол яг өнөө маргаашаа бодсон сэтгэлээр охиноо үндэсэнд зарчиж байгаа байхгүй. Тэгээ хэлж байгаа юм. За Лужин чамайг цаашаа сургалтаа өргөжлүүлж бакалавра авах хүртэл чинь Лужин сургалтын тэтгэлэг үгийг хийснээр барахгүй өнөө маргаашаа хоол ундандаа ерөөсө санаа зовхооргүй болох учраас дүү охины чинь ингээд сулгачгүй яах вэ гэж том ахалсан. Одоо зөвшөөрөл хүсэж байна гэж захидал ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт манай хүн хамгийн түрүүж оршихуун хямралд орж байгаа. Мөнгө цаасгүй хямралд ороод чи жилийн чөлөө авцсан байгаа хүн шүү дээ. Тэгэнгүүт энэ хоёр хэн бие үнэлэгч вэ? Тэ Дуня ч гэсэн ирээд ярьдаг шүү дээ. Ирмарк суудсан жаахтай гэдэг тэ. Их шаналхгүй яваа шүү дээ. Сонягийн ээж нь Катарина Ивановна гэж тийм үү? Тий, бүлхээр тий. Ямар гоё дүр байдаг. Ямар тийм амьд. Тэр нас орчдөг шүү дээ. Нөгөө сүрьегээр. Тэр дүр надад асар их тийм эндээс их таваад жохон хэс гарч байгаа шүү дээ. Ямар тийм гоё амьд, яг л бидний мэддэг тийм сайхан ариун сэтгэлтэй нэг тийм орос хүн те. Ер нь бол Достоевскийн ингээд аль ч номыг уншаад ингээд үзэхэд
бүх дөрүүд нь тийм амьд. Тийм үхэн худлаа юм байх. Худлаа биш, хоёрын хооронд биш. Гэмт хэрэгтэн бол гэмт хэрэгээ хийгээд те. Одоо яадгаа үздэг. Тийм үү? Ер нь бүх дөрүүд нь тийм жинхнээс амьд байдаг учраас энэ зохиол бүх юм нь яах гэдэг нь мэддэхгүй биш. Тэ? Одоо тий Свердлигайлов тий. Тэр бол бас тасарсан дүр тий. Ер нь бол Свердлигайлов, Раскольников хоёр чинь хоёул адилхан байхгүй юу? Нэг нь зүгээр л махална. Тэ? Нэг нь жоох анархист байл та. Нэг нь бол ер нь надад хайцуулж гаргаж ирнэ. Тань эсрэгцэлтэй бүгд эсрэгцэлтэй. Одоо цаашаа ярих юм бол уран зохиол гэсэн шиг. Бүгд хоёул адилхан байхгүй юу? Нэг нь зүгээр л махална. А нөгөөх нь мөрөгдөлтэй залуу. Тэгээд эцээцт Свердлигайлов чинь өөрөөгөө амиа хорлож байгаа байхгүй. Чи өгсөн бас ийм л хийж чадахгүй бол яах гэж энэ хоёроос явсан гэж асууж байгаа шүү дээ. Тий. Явдгүй л байхгүй юу гэдэг. Тэгээд бүх мөнгөө тарааж өгөөд нас орж байгаа. Амиа хорлож байгаа. Тэгээ энэ болгоны чи ингээд харахад үнэхээр гайхалтай. Өнөөдрийн бидний амьдрал донд харагдж байгаа дөрүүдийг бид өөрсдөө харьцуулж харахад Христэд итгэл үнэмшлийн цаана бүх шашны цаана ёс суртахуун байдаг гэж би боддог. Шашин гэдэг бол хүний бие сэтгэлд нь анимизмээр ч юм уу аль эсвэл нэг тийм хийсвэр идегээр те бүтээгч хүчинд итгэдэг итгэл дээр нь дөрөөлөд юу ёс суртахуун яадаг. Тийм итгэгч байсан хүний хувьд ярихад юу энэ дээр чинь нөгөө Лазар гэдэг нэг хүний тухай 3 удаа энэ зохиол төр ингээд дурдаад явж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр яг Библийн ингээд эргээд харангуут тэр чи ямар хэсэг юм бэ гэхээр Есүс нэг хүнийг үхлээс амьдруулж байгаа байхгүй. Тэгээ тэр нь Лазар гэдэг хүн. Гэхдээ тэр хүн нь ямар хүн юм бэ гэхээр хоёр охин дүүтэй. Нэг нь Марта, нэг нь Майр гэдэг. А нэг дүү нь болохоор биеийн үнэлэгч байсан. Тэгээд тэрэн дээр нь одоо Есүс одоо юу яадаг штэ нэг хэсэг гардаг штэ ингээд нөгөө бөөн хүмүүс ингээд нэг биеийн үнэлэгчийг чулуугаар шидэх гэж байжсэн чи Есүс очиод нэг юм шугам татаад за хэрвээ гим нүгэлтэй хүн байх юм бол энэ хүн рүү гим нүгэлгүй гэж бодож байгаа хүн байвал энэ хүн рүү чулуу шидэрэй гэж хэлээд тэгээд ингэсэн чинь бүгд ингээд чулуугаа хаяа явдаг штэ. Тэгээд за харж байгаа үстэ бүгд бид нартэй адилхан яг адилхан гим нүгэлтэй гэд тэгээд тэр аврагддаг хүүхд охины ах нь нас бараад тэгэнгүүт нөгөө Есүс ч очиод тэр Лазар гэдэг хүнийг аймаар болж байгаа. 4 хоногийн дараа. Тэгээ эхлээд Есүс аягүй санаа гашуудж байгаа эхлээд. Очиод уг нь тэртээ тэрхүү үхлээс аврах гэж юм бол гашуудж явах гэдэг юм. Эхлээд очиод маш их гашуудаад гуниглаад тэгээд тэгснийхаа дараа тэр хүнийг ингээд амьдруулж байгаа байхгүй. Гэтэ би энийг ер нь бол нэг тийм Есүстэй холбоотой номч гэж бодохгүй. Зүгээр яг тэрний тэр нэг философи хэсгүүдийг авсан учраас бүх шашин бол мараар сурталж илдэг тийм үү? Бүх шашин. А энэ дээр бол харин ч одоо Христ шашинд эргэлдсэн тийм зөндөө зүйлүүд байна. Хэрвээ би өөрийгөө одоо хинбэ гэж хүн асуух юм бол би шашингүй үзэлтэн байх гэж үзэлтэн л гэж хэлэх баг. Тийм учраас надад энийг уншаад ямар нэгэн Есүстэй холбоотой шашин машин сурталчилсан ч гэдэг юм. Тийм бол байхгүй. Би ч гэсэн бас тэгж бод. Тийм учраас хүмүүс чинь одоо Монгол хүмүүс чинь ингээд Христ гэхээр янз янзын бодогдож магадгүй. А ер нь бол ихтэй биш. Тэр үеийн бүх хүмүүс бол мэдээч хэрэг одоо монголчууд буддистууд тэ одоо бурхны шашинд итгэдэг байсан бол эдний итгэл явж ирсэн. Гэхдээ тийм хүн гэхэд тэр цагийн хүн гэхэд ямар эрүүл саруулаар тий энэ мараалыг гаргаж ирж байна. Өнөөдөр бол одоо айгүй өөрөөр хэлбэл шашингүй үзэл талаас аваад үзэх юм бол айгүй этиктэй зохиол. Этик. Өнөөдрийн этикийг бид нар эндээс айгүй их юм харж болж байгаа. Тэгэхээр Достоевский нэг сонин тойрол зуарга барилттай хүн л дээ. Одоо ингээ хараад тахт. Юу гэхээр ич бэлэг нөгөө деконструкц гэдэг нь деконструкц хийгээд байгаа байхгүй. Тэгээ бэлэн ийм модель хүний тархинд хоногссон модель шүү дээ. Библи бол тий. Суутын цагаагчгүй цолон зохор унах гэдэг монголчууд тоногчсон. Тэр бэлэн өгөгдлийг аваад элементийг аваад тэгтээ мугас үсгийг ядгаж хаяад тэгээ моралтай хувиргаад тэгээд ингээд өмнө ингээд тавьчихаар нэг болохоор ингээд байгаа юм гингээ моралыг авчиж байгаа байхгүй. Надад ингэж санагддаг шин барууны энэ зохиолууд ихэнх нь нэг бол энэ
эртний грекийн домог момог ч юм уу. Эсвэл бол энэ библийн зүйлүүдээс ингээд айгүй тийм хөөрхөн ингээд авангуудаа тэгтээ тэрийг дандаа хувиргаж оруулдаг. Тэрний яг тэр энэ элементийн авангуудаа ингэж оруулдаг. Тийм юмнууд айгүй их олон харагдав. Гурлаа ингээ ярьж яхад надад юу бодогдов вэхээр за энэ зохиолдоор ингээд гарч байгаа янз бүрийн дөрүүд байна. Би сая Катарина Ивановнагаа ярьлаа. Жишээлбэл би нэг ийм болох юмсан ч гэдэг юм уу те. Эсвэл ямар нэгэн тийм өөртөө холбосон тийм дүрийн тухай яриул одоо та хоёр юу гэж хэлэх үү? Би ч гэсэн сая бас бодоод сууж илаа. Би яг зүгээр ингээд нэг айгүйх юм сонирх юу ингээд сэтгэл зүйн ингээд сонирхоод судлаад би бол тав шиг ингэж нөгөө өргөн хараагүй шүү дээ ингэж амжчихсан юм шиг. Тэгэд яг зүгээр надад зүгээр ингэж бодлоо. Яг тухайн үед ингээд ер нь энэ үеийн их их зохиолуудаар гардаг шүү дээ айгүй медиалист. Тэгээд амар хувьсгалж тэгснэ тэрийг ингээд айгүй яд тэгэнгүүтээ тухайн үед феодал ч юм уу тэг хөрөнгөтөн хүмүүс хамгийн зэрлэг хүмүүс байсан юм шиг байна. Тэр хүмүүсийн дандаа ингээд эксрэг ингэж босч ирж гарч ирдэг те. Францын зохиолууд дээр ирж гарч ирдэг. Энэ Оросын тухай яг 1800 оны дунд үеийн. За дээрэс нөгөө яг тухай үед яг энэ үед юу болж ирсэн гэхээр Маркс бас зохиолыг бичсэн. Яг Маркс яг энэ үед нөгөө яг л нөгөө энэ нөгөө дарлаж байгаа ангийн сэргэлэн дүүрэх байсан. Коммунизмын сүүдэр Европод тэнүүчилж байлаа. Яг энэ үе ерөөсөө яг тэр нэг юм яг нэг энэ нөгөө нэг энэ хуучин юмнасаа салаад шин юм руу явж исэн үе юм шиг. Тэгээ тэр үеийн бүх зохиолууд тэр яг ийм баатрууд нэг хуучинсэг нэг нөхөр гарч иж байгаа. Яг ийм дайнч тэг яг нэг ийм тухайн үеийнхээ нийгмийг сөрөөддөг хүүл өхөө алдцыг гээд гарч иж байгаа нэг ийм залуу ихтэй залуучууд гарч иж байгаа те. Дандаа нэг ийм дүр гарч идэг. Тэг яг тэр үеийн яг тэр нэг ийм юм үнэртэж байна гэж надад тийм. Чинь ийм үе биш юм уу? Манай үе биш юм уу? Тэр бас хөрөх болоо шүү дээ. Бид хөрөх болоогүй. Гэтэ нэг тийм 100 жил болсон юм тий. Надад нэг ийм одоо яг та түрүүн үзэл санаа гэдээ ирсэн шүү дээ. Яг бид нар ер нь 2000 он хүртэл юу үзэл санаа мантал явсан баг. Би бол тэгж бодсон. Яалаа гэж социалист үзэл санаагаар амьдэрсэн шүү. Социалист үзэл санаа гэдэг чинь айгүй тодорхой. Хүн болгон тийм ээ тэрийг ойлгож мэдэрдэг байсан. Өөрөөр хэлбэл үзэл санаа нь тодорхой байсан. Социализм одоо үгүй болохоор дуусгар олонгууд зүгээр л хүмүүсийн бөөгнөр л үзэл санаагүй л болчихлоо шүү дээ. Тийм учраас нийгэм бол үзэл санаанд зангидаг гэж явдаг ёстой. Би түрүү нэг ярих чагсан Размухан Раскольников Размухан гэдэг бол сарвал ухаан гэсэн ёгт гээд ярьжсэн шүү дээ. Тэгээ би зоригийн саяхан би маргааш дахин нар мандна гэж сонгуулийн өмнө нийтлэгдсэн байхгүй. Тэгээд зохиолч нийтлж Буян Заяа гэж нөхөр Булган аймгийн хэдвэр төрөлтөлийг өсөлдсөн. Зохиолч хүн. Тэгээд тэр 2012 онд өсөлдсөн санагч байна. Тэр хүн Монголын хамгийн сонирхолтой тийм креатив өрөө гэж одоо төвшүүлсэн юм да. Маргааш дахин нар мандна гэдэг өрөө төвшүүлсэн байхгүй. Хэмэнгуйг армаа. Тэр хүн аргагүй зохиолч хүн байхгүй. Тэг сайн нийтлж талын бэртгчин гэдэг их гоё нийтлүүлсэн хүн. Тэгээ Буян Заяагт би асуулаа л да. Би тэр танил. Яагаад тэгж бичвэ? Тий. Яагаад тийм балаа өрөө байна ч юу мөө дэгшүү. Япон руу хүн амтын явуулъя ч юм уу те. Тэгж болсонгүй юм болсонгүй би харин би одоо 3-4 хүчнээс дэвшиж байгаа тий. Би гайх. Тэгээд би бол үзэл санаагаа гаргах гэж дэвшиж байгаа гэсэн байхгүй. Утгийнхандаа иж хүргэе. Гол усныхандаа иж хүргэе юм чи тий. Тэгээд тэр авийн усууд бас хүргэе. Над хамгийн итгэж болох магадaltaй мас тэнд байна. Тэгээ би хүмүүст бол хэлж байгаа юм уулзалтан дээр хэлж бодож байгаа. Найзуудаа сонгуулийн дараа нар мандна шүү тий. Яг нь. Ингээд тий. Нэг 5 хил будааныхаа гурлаар ячихгүй шүү тий. Нар мандна шүү найзуудаа дахиад өчгөр нүрээрээ эргээд сумын төв дээр уулзна шүү тий. Гэдэг санаад дэвшүүлсэн. Тэгээ өнөөдөр нар мандж байгаа юм мандахгүй. Мандсан л байгаа шүү дээ. Тэгээд зүгээр надад ингэж бодсон. Би болохоор нөгөө энэ хүний чинь эсрэг үзэл бодолтой хүн шүү дээ нөгөө би чинь барууны үзэл бодолтой. Манай хүн чинь бол нэлээд жоохон зүүн тал руугаа зүгээр надад гэж уншихад санагдаж байгаа. Тэгвэл одоо ингээд юугаараа зүгээр ижлэхэн байсан бэ гэхэлэр яг энэ үзэл санааны хөдлөө тууштай явж байгаа надад айгүй таалагдсан. Тэр нь бол айгүй гоё санагдсан. Тэгээд дээр нь одоо бас ингэж юм өөрчлөгдөж байна. Одоо би чинь ингээд нийгмийн амьдралд айгүй идэвхтэй оролцдог тийм. Одоо жишээлбэл ингээд хүмүүс үзэл санаандаа үнэнч биш байсан хүмүүст их дургу болж байна. Одоо сүүлд ингээд одоо ингээд сошиал медиа ингээд анзаархад чи үзэл санаагаа худалдаа үздэг гэдэг энэ үг бүр ингээд хэдэн мянган 1500 2000 3000-аар урсаж байгаа байхгүй. Тэгэхээр бас ингээд хүмүүс нэг хэсэг за чи мөнгө чи хоолны хөдлөлд мөнгө олж штэ гэдэг үг айгүй хүчтэй байсан бол одоо
чи үзэл санаагаа мөнгөний төлөө худалдаа үздэг гэдэг Өөртөө болж байна. моралгүй болж байна гэдэг чинь өөр амар гоё байгаа байхгүй. Чи дэвшил. Тэгэхээр тэр нь ямар үзэл санаа авах хамаагүй. Гэхдээ чи энийгээ мөнгөний төлөө өгчөж штэ гэдгийг эсэргүүцэж хэдэн мянгаар комент хийж байгаа. Энэ бол амар гоё. Одоо би сая түрүүн асуусан би жишээлбэл энэ юм дотор дүр дотроос одоо Раскольник шиг амьдрал надад сайхан санагдаж байна. Ер нь бол тэгтээ ийм залуудаа энэ мажихаасаа өмнө тэ одоо болохгүй юм хийх хэрэгтэй байх л гэж боддог. Өөрөөр хэлбэл одоо юу ч хийж чадхаа байх үү. Тийм ээ? Тэр бол Мохоо анаар боддог юм биш. Аюултай. одоо хүн алхаар бол одоо тэгээд нийгэм дэлгэж Ви for Vendetta. а тэр бол чадах юмаа хийгээл тэ. Би болохоор энийг уншаад нэг хоёрдмол мэдрэмж төрсөн. Ягаад гэвэл би энд ингээ ямбаага сууж байгаа манаас размуухан шүү дээ. Айгуу хоолог юм яриа л те бас. Системийн онол бүлтрэл байсан. Размуухан энэ сууж байгаа байхгүй. Би ардаа сүх хийцэн байхыг үгүйсхийн аргагүй байхгүй. Тий. Жишээл би одоо Монсодор хэвлэлийн газрын склад ямар байдаг бол гэж төсөөлөх бодох дуртай л да. Миний тод диваач юм байхгүй. Тэгэхээр би сүхийг одоо ямар одоо хүн сүхдэггүй л дээ. Шилтэр складыг эвтэйхэн тохиол мохиолын унтрааж жагаад дуртай намуудаа зөөгөөд авчих арга марах байсан. Юу байна вэ? Хэмээх бодол бол оюутан байхад төрөх жишээ нэ тэ. Тэр бол миний доторх Раскольников байхгүй. Тэгээ нөгөө дашуулруу хийсэлтэй намуухан уян зэрлэг хашгиран хоёулаа надад би гэдэг. Энэ хоёрд нь бол мэдрэмж яг хөгжингөө орны хүмүүс их төрдөг байх гэж би боддог. Ягаад гэвэл хүн чинь төрхийн л тийм баталгаатай амьдрал донд байгаа, баталгаатай нийгэм тогтхомод байгаа учраас хоёрд нь мэдрэмж яг манус шиг юм нэг өөрчлөгдөж байгаа юм шиг яг байран дээр эргэж байгаа юм шиг те. Наадах чинь юм шүү дээ. Баян бишээ дундаж давхрах багтааж байгаа юм шиг 3 сар цой цалингүй байсан чинь ядуу ёроолнд орсон юм шиг те. Тийм нөхдүүдэд ийм хоёрдмол мэдрэмж төрдөг байх. Тийм мэдрэмж үр хөөгтүүдэд нь өвлөгддөг байх гэж бодод байна л да. Би бол саяын санаа гэж ингэж хэлвэл зүгээр юм уу? Ер нь нэг тийм байгалаараа амьдарч байгаа хүмүүс байна тийм үү? Одоо хөдөөнийхэн бол байгалаараа л амьдарч байна тийм. Нар сараа дагаал нутаг усаа ингээл амьдарч байна. Тэднэрт бол нийгэм байхгүй. Саахал дайлыг нийгэм гэж хэлж болохгүй шүү дээ. Бүхэл бүтэн одоо хот тий Монгол улс чинь тэр чигтээ нэг зохиомл юм шүү дээ. Тий одоо систем тэгэхээр яг тэр хүний өөрийнх нь зохиосон тэр нийгэм гэдгээр одоо өөрийнхөө үзэл бодол амьдралаа болгоод явах уу? Баялагын амьдралаар явах уу гэдэг хоёр ч нэм хоёр өөр одоо орон зай байгаа. Тэгэхээр бид нар энэний дунд л ингээл яваад байгаа л да. Тийм учраас ер нь бол цаашдаа бол нийгмийн амьдрал одоо бидний амьдралыг шийдэх байгалийн амьдрал биш. Тийм ээ. Тийм учраас ерөнхийдөө бол тийм үзэл санаа тэрийгээр бид нэр амьдралаа хийгээд явах нь илүү одоо хүн төрөлхтөн хүн гэдэг утгаараа бол утга учир руу явчих шиг байна. Зүгээр амьд байна гэдэг бол мэдээч хэрэг байгалаараа байхыг хэлж штэ. Өнөөдөр бол хүн төрлөختн бол нэг тийм амьд байхын төлөө амьдрахаа болчлоо штэ. Тэ? Өчигдөрхөн би таныг одоо далаа ламтай харьцуулаад ярьлаа заяа. Юу гэхээр энэ Гётегийн нэрмж шагнал авсан баг Инхот захирал. Тэгээ би тэрний дараа би Инхот захиралтай зорж очиж уулзч танилцсан. Юу гэхээр тэрэн дээр нэг сонин санаа хийсэн. Гётегийн шагнал бол Гёте чинь Германы хамгийн орой болсон сэтгэгчд мундаг шагнал байх л та. Тэрэн дээр ингэж хийсэн байл хийсэн үгэндээ монголчууд бүгдээрээ хилцүүл буруугүй бүлээ усаар угаавал хэрэг вэ? Миний паблишинг хийдэг хэвлэн нийтлэгч байгаа зорилго маань ерөөсөө л юм аа. Нийгмийн хилцүүлэг өрнүүлэх тий. Тэгтэл иймэрхүү хилцүүлэг яриа айгу олширч байна л да. Тэр нь бас сайн талтай тий. Юу интернеттэй холбоотой байх шүү дээ. Тэр энэ сошиалтай холбоотой байх. Нэгдүгээр дараа нь бол хин гойн далаа ламгай өчигдөр хэлсэн бас нэг үгийг би сонслоо л доо. Тэгсэн юу гэсэн чи. Монголчуудад илгээлт хийлгээсэн байна. Тэгээд нэг номын нээсэн юм уу да кино ч юм уу баримтат кино нээсэн юм байна. Далай лам ба Монголын модны шишин. Тэгсэн далай лам ингэж хийсэн. Монголчууд одоо ганц л хоёр үнд зүйл бий. Одоо хадгалж үлдүүл зохих. Нэг нь бол соёл уламжлал. Хоёр дахь нь ардчлал юм аа.
Маш товчхон юм явсан. Энэний цаанд юу авах гэхээр одоо биднес хэдийгээр муулаад өглөөд тэ байгаа гэсэн бид нар үндсэн хууль парламентаас хэлтэй ачсан ус ягаад юм хэдийгээр жоохон тэрийг гуйлах сонирхолтой бурангуй хүч үйлчлээд ихэлсэн ч гэсэн тэ. Тэгтэл энийг бодж олж яг ингээд автор нэг хийж болондоо хувьсгалын гол өдөртөгчдийн нэг зориг гуайн хэлсэн нэг үг байна л да. Юу эрхчлөө бол хоосон үзэл санаа биш бодит үйл хэрэг юм а гэж үг шүү дээ. Их энгийн үг. Энэ бодит үйл хэрэг болохгүйгээр найзуудаа хоосон үзэл санаа яриад байна л гэж парламентд ярьж суусан юм байл л дээ. Энэ амлахаас өмнө бол. Тэгэхээр бидний одоо ажил бол бодит үйл хэрэг л болж болвол манай нийгэм чи одоо яг эрхчлөөгөө эдэлж эхлэх шиг байна шүү дээ. Тэгээ энэ нөхөр болохоор юу яаж шүү дээ эрхчлөөг хэтрүүлж идлээд тий тэр чи хэтрүүлж идсэн хэрэг шүү дээ аллах гэдэг бол тэгээд дараа нь тэр гарманы 3.1 хавцаад хэтрүүлж идлээд тэгэнгүүтээ наждаа эдэлж байгаа шүү дээ зовж өгч байгаа шүү дээ сэтгэлдээ зовно ил зовно хайртай хүүхэндээ сэтгэлээ ичилж чадахгүй яагаад гэвэл над чиг алуушин түнд тэнцэхгүй гэж дотроо бодно тий тэгсээр байгаад энэ хүн юу яаж байгаа вэ нийгмийн яг бэлтгэгдсэн ийм иргэн болж байгаа хариуцлагатай иргэн. Би бол зовлон гэж харахгүй байна. Энэ бол тэмцэл гэж харж байна. Энэ ямар ч үсэн зовлон байна уу тэмцэл байна уу? Гөө бид нар чинь Монгол хүн чинь зовлон дургу байхгүй юу? Тэгэхээр ингээл одоо намайг зовж байгаа гэж бодож байгаа айгүй их байдгийг. Та одоо яхаараа ингээл дандаа л ингэж явдгийг. Тэг ингээл зовоол ядраал тэг. Тэгэхээр энэ зовлон биш байхгүй юу? Энэ чинь хүний өдөр тутмын амьдралын зүгээр жирийн ритм хүний амьдралын байгаа байхгүй юу? Тэг яах юм? Шавар дотор инээгээл явах юм уу? Тийм ээ? Тэгэхээр ер нь амьдрал тэмцэлгээл бас ярьдаг шүү дээ. Бид нар ингээл бүх юмыг хилээд ярьдаг мөртлөө яг хэрэг гаргахаараа шал өөр юм амьдраад байгаа байхгүй юу? Тийм учраас би ер нь одоо Монгол хүн гэдэг чинь зовлон гэх муухай гэж үздэг. Байгаль бол бас зовлон муухай гэж үздэг. Нийгмийн амьдрал ерөнхийдөө хүн байнга л тэмцэж яахгүй бол байнга л одоо асуудлыг те болохгүй тийш нь явчих вэ гэж санаа тавьж зорихгүй хэлж байгаагаар бол наад чинь бол үйл хэрэг байхгүй. Юу бодит ийм ажил. Тэгээд ажил гэдэг чинь ингээд байшин барих биш толгой дотроо ингээд мангарах ажил хийх хэрэгтэй. Шавар дундуур явж байгаа гэдэг юм. Тэмцэл гэдэг чинь үүн гоё байхгүй. Тий эн чинь нэг талаар ярих юм бол жаргал байхгүй. Тий зүгээр ингээд тэр ч юм өөрөө өөртөө тэмцээд байгаа шүү дээ. Дотроо алдсан гэдэг чинь одоо ингээд дараагийн next level гарч чинь гэсэн үзэл санааны хувьд одоо тэгээд энэ хүн чинь болохоор өөрөө бас нөгөө дотор нөгөө ёс суртахууны хувьд ингээд өөрөө өөртөө ингээд буруу шагаа тэмцэлтэд ингээд явж гин гэж би хараад байгаа шүү дээ. Хоёрдугаар бас нэг юм байна да. Энэ нөхөрчөө өөрөө айгуу тийм залуухан. Тэгээд түрүү нөгөө таны ярианаас ер нь ингээд залуучууд илүү их идеалист залуучууд илүү их нийгмийг өөрчлөх тийм сэтгэл зүйтэй байдаг юм шүү. А яг хөө мэдээж ингээд нөгөө одоо нас тогтсон ч гэсэн тийм сэтгэлгээтэй хүмүүс байна. А гэхдээ ихэнх нь нөгөө ингээд амьдралд одоо нухчуулаад за ер нь яах юм бэ? Чимээгүй гэж зүгээр яах вэ? Тэр өөрчлөгдөхгүй. Тийм гэдэг тийм бодлоо харин тийм. Намайг хортоод чи юм байсан юм би далтай. Ийм байна. Тэгэхээр өөрчлөгдөхгүй. Тэгээд ингэдэг юм шиг нөгөө өмнөх үетэйгээ бас нэлээд зөрчилдөж эхэлдэг юм шиг нөгөө залуучууд чинь. А тэгээд зөрчилдөөд ирэнгүүт нөгөө үзэл санаа гэдэг юм сууж эхэлдэг. А дээрэс нь Ахмад үетэйгээ зөрчилдөхөөс гадна өөрөө өөртөө зөрчилдөж эхэлдэг. Ёс суртахууны хувьд нөгөө хүн чинь илүү их юм шин юм ингээд мэдээ сураад ингээд амьдрал практик дээр ингээд туршиж үзэхлээр чи энэ яага болохгүй ингэж ингэж за тэгэл өөртөө ёс суртахууны хувьд моралын хувьд ингээд айгүйх тэмцэл явагддаг юм шиг. Тэгээд тэр нь өөрөө айгүй тийм сонирхолтой үзэгдэл юм шиг. Тэрийг ингээд сонирхолтой бичнэ гэдэг сонирхолтой. Тэр чинь номлол болгоо бичихэр чинь хэцүү болчихно. Тэг хэрэгтэй ингэ хэрэгтэй. Тэрэн дээр л Достоевскийн гол авьяас байгаа юм л. Гэхдээ би бол энийг бичиж гин гэж хэлмээр байна. Ер нь зохиол бол өөрөө ирэхгүй хүнийг бичүүлдэг юм шиг байна. Тийм бас өөрийнх нь амьдралаас гарч ирсэн. Тэрөөсөө чинь за ингээд бичвэл ингэж хэрэг ингээд бичвэл ингээд ойлгочих واخ гэж зохиол хэрэг лав энэ зохиолт юм биш. Тийм шүү. Ер нь ихэнх зохиолчид дандаа ихэнх нэг тийм ерөөсөө өөрсдөө нүцгэлж бичдэг байхгүй. Ерөөсөө бүр өөрсдөөсөө ичихгүй тэгээ өөрсдөөсөө яахгүй. Агтл манай зохиолууд болохоор өөрсдөө гайхуулж бичдэг. Ингээд уулын цаанаас мортин шогссоор те дөрвөн хөлнийх нь дөрөө шаргаал тоос манараал яваа л гэсэн. Манай хүн ингээл үүдэрээ харж болдон иргүүд. Тэгээд сайхан. Тэрүүгээр наад зохиолууд чинь ихтгэл үнэмшилтэй. Хүн амьдралд хэрэгтэй тий. Хүн эндээс
одоо зориг зүг нүцгэн үннийг бичээд шүү дээ. Достоевскигийн өөрийн нөгөө амьдралын тухай ялангуяа энэ сүүл хагасынхын амьдралын тухай нөгөө залуу хатан одоо юу залуу ихнэр нь хийсэн байдаг шүү дээ. Тэгээд сонин хөвшилтэй хүн байсан байлээ. 10 цаг хүртэл унтсан юм одоо өглөө. Шөндүүлж ажиллаад шөнийн 3-4 ялд босч үндсэн ажлаа хийгээд 10 хүртэл унтдаг байлоо да. Тийм баха. Тэгээд их харанхуй зүүнд автдаг хүн байсан юм бэл. Амар харанхуй зүүндээ бүтэн унтж байгаа мөртлөө мэдрэлийн депресс ядаргаанаас бол зүүд орж ирдэг ч тийм биш. Ингээд ердийн бүтэн унталтаар унтж байгаа боловч л айхтар харанхуй зүүнд автдаг тийм хүн байж л олон жилийн нөгөө цөллөгийн зүдгүүртэй амьдрал те өршөлттэй амьдралаас болдог хэл. Тэгээ гарч ирээд тэр зүүдүүдэд бясалгаж нэг цаг гар болдог. Тэгээд дээд давхраас бууж ирж хүүхдүүдтэй хоолморж хөгжилдөг. Тэрнээс нь өмнө хүүхд мөхтийн дээшээ дээд давхар руу гаргачих юм бол амар ууралдаг. Их тийм хүчрхийлжийн дүрд хувирдаг тийм хүн байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэрний энд бас ингээ харагдаад байгаа. Тэр нөгөө амьдралын Достоевский бас өөрөө би зүгээр ингээд ном энэ зохиолын ингээ уншаад байж өөрөө бас нэлийн тийм сэтгэл зүйн хувьд нэлийн том асуудалтай хүн байсан гэж санагдаад байна. Нэлийн тийм ингээд энэ зохиол тэгэл ер нь ингээд миний зүгээр ажигласнаа шүү ихэнхдээ юм сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ихэнхдээ ингэж айгүй юм гоц зохиол бичиж тэ тэр нэг өөрийнхөө зовлон шаналлыг ямар нэг юмар ингэж гаргах гэж хичээдэг. Одоо тухайн үед ч юм уу psychologist гэж хүн байсангүй шүү дээ. Тэнгүү тэрийг ингэж өөрийнхөө тэр нөгөө зовлон шаналл тэ тэр нэг уур бухимдал тэр тийм хүн чинь ингээд өөр байнга яагаад энэ юунаас болоод би ингэж амьдраад байгаа юм бэ? Яагаад би ийм байдалтай болоод байна гэдгийг байнга бодож явдаг. Тэрийг ингэж цаасан дээр буулгах юм болов уу? Тэгэд айгүй сони амьдралын хөвшлүүдтэй. Тийм айгүй тийм сони байдалтай байт юм. Сая Баярын яг хэлсэн тэр би энд нэг гоё абзац байгаамаа. Тэрийг би нэг уншчихвал нэг үгээр хэлэхэд агуу ихний байтугай арай содон бусдаас онцгой хүмүүс ямар нэгэн шин юм хэлчих чадвартай хүмүүс бүгд л угаасаа төрөлхийн зан чанарын хувьд гарцаагүй гэмт хэрэгтнүүд байдаг юм аа. Их баг ямар нэгэн хэмжээгээр мэдээж хаалтан дотор. Гисэн дүгнэлтийг би хийсэн юм. Тиймгүйсэн бол өөрсдийн төвшнөөсөө ч овоож товёж чадахгүй тэднийхээ зинда хүрээнд л үлдэхэд хүрнэ. Гэтэл үүнийг тэд өөрсдөө төрөлхийн зан чанарынхаа үүднээс хүлээн зөвшөөрч чадахгүй бөгөөд миний бодоход зөвшөөрөхгүй байхч үүрэгтэй гэж. Тэгэхээр яа харахгүй гэмт хэрэгтнүүд гэдэг чинь багаасаа бид нар мэдэн шүү дээ хүүхдүүд нэг л энэ нэг дайсны зэрэг энэ ерөөсөө л дандаа л нэг юм тэрслэн юм ярьж явдаг тий тэр хүүхдүүдээс чинь задлж санаа авдаг тий буцааж иргэж тий тэгээд тэрнээс нэг хүний өгнөөс гардггүй томоотой ноомаа тэгэл одоо анх одоо ажил төрөл эхэлж явах чинь нэг аав ээж нь хүүхдэд агуулаад ажилд оруулах гал ирдэг байсан. Одоо ч бас гайгүй болчих. Тэгээ юу гэж хэлдэг байсан гэж манай энэ томоотой юу хийснийг хийчдгийг. Бараг цохоод авал яахчгүй л гэж. Тэгэхээр тийм имийг тийм хүний зан чанарыг үнэлж штт. Өөрөөр хэлбэл бидний үнэт зүйл бол тэрэн дээр байгаа байхгүй. Гэтэл энэ зохиолд билүү 84 дээр билүү. 1984 дээр. Тий, хуулиа сахиад дагаад амьдрдаг хүмүүс нэг хэсэг байна. Хуулийг эсэргүүцэж амьдрдаг хүмүүс байна. Тэ тэр хуулийг эсэргүүцэж амьдрдаг хүмүүс чинь агуу хүмүүс байхгүй гэж. Тийм учраас энэ зохиол дээр бол яг ингээд би бол энд нэлийн олон ишлүүд байгаа л да. Ингээ ярих юм бол яг бидний өдөр тутмын амьдралыг л ингээд хэлэх байгаа байхгүй. Тэгэхээр түрүү хэллээ зохиол бүтээл гэдэг бол ер нь ярилцахад л зориулсан. Тэгвэл кайф авах биш. Одоо энэгээр одоо жүжиг хийхэд би яас их баярсан. Тэгэхээр жүжиг эхлэхээс өмнө тавигдахаас өмнө чи зохиолыг бичиж байгаа. Энэ номоо уншсан тийм үү? Тэгээд жүжиг тавигдахад за ёстой баяраа яаж тавьж гинэ. Нэг харах юмсан. Тэ? Зохиолыг бүгдийг уншчихгүй шүү дээ. Тэр аюу гоё байхгүй юу?
сая яг наатхан дээр чи одоо би бүр баяргийн жүжиг тавина гэхлээр бүр амар баярлаад байгаа байхгүй ямар гоё юм бэ. Сая Анна Каренинтай тэр чи амар том хилцүүлэг өрнөлөө шүү дээ. Шал буруу тавьчлаа гэх нэг зарим. Одоо Анна Каренин нэг энэ явдалтай хүүхэн гэдэг талаас нь харуулчихж байна. Харин тийм. Гэсэн чи яг үндэ толстой болохоор уушлаар үгүй. Хамгийн ёс суртахуунтай хүн надад чи. Ёс суртахууныхаа төлөө өөрөө өөртөө үнэнч байхын төлөө явсангүй юм а гэдгийг харуулах хэрэгтэй байсан юм а гэдэг. Тэгээ харуулчих гээд бөө шүүмж. Хөөхий Анна гэж төрсөн. Чи өөрөө тэрнээс би ингээд амар том олж. Тийм учраас айгүй том үүрэг хариуцлага баяраад тогтж байгаа. Бид нэр чадлынхаа яриаар те наанаас нь ингээд яриад энэ тэндээс те санаа оноо хэл ёстой л байх. Үрд дурдаг болохоор зарим сонсогч үзэгчд гайхаж магадгүй нөгөө биднээс сценкад суугаа бас учиртай. Ягаад гэвэл одоо пауз жүжиг тавьснаар нь одоо хүмүүс ирэн мэдэх болсон. Манай найруулагч Батуул тэгээ залуу тэгээд бидний хэсэг залуу уран бүтээлчд нийлээд сценкагийн дэмжлэгээр сценкад юм театр байгуулсан. Тэгээд энэ жил болохоор агуу их Достоевскийн 200 жилийн тохиолж байгаа. Тэгээ Монгол Оросын орчин үеийн дипломат хамтын ажиллагаа эхэлсний 100 жилийн бас тохиолж байгаа юм. Олон фантастик болчихно гэдэг шиг юм жилэлтэй. Тэгэхээр тэрэнд зориулаад одоо сценкагийн юм онцгой дэмжлэгтэйгээр бид энэ жүжигрүүн орцсон байгаа байхгүй энд биднес танхимаа гаргаж өгнө. Энэ жүжигэн дээр их гоё хилцүүлэг яваас тий. Дүр болгон дээр нь энэ дээр харин хилцүүлэг явах гэдэг одоо зориуд амраагаа одоо гойж одоо хүчээр номыг уншуулж та уран зохиол фикшн биш ном фикшний хүнийг уншуулж тий. Достоевскийг нэг улаан фэн хүн байдаг юм биш нэг ном уншдаг. Тийш бүх сонирхдаг нэг залуу. Хэн блээ тэр чинь? Монгол Достоевскийн давлгаа бол шүү дээ ийм билээ. Одоо энэ 40 мянга гэж ярьдагтаа одоо тэгж төсөөлдөг. Одоо тэр үеийн ах нарын дунд Оросоор орж ирээд танаа үед юм шиг ер нь бол танаа үеийнхэн тэгээ танаас арай ахмаг үе одоо Долгион гой эднүсийн үе одоо Санжибаяр гой эднүсийн үед одоо Намрын гой эднүс одоо манай Чигдээ нэг л юм шүү дээ. тийм үү тий. Тэднүсийн үе чинь Оросоор яад юм бил шүү дээ. Уншсан. Анх бол энэ дөргөөл тэнд хилцсэн юм билээ. Тэнд айхтар том панатууд бас байд юм бил. Тэгээ зарим хүмүүстэй би холбогдсон л доо. Би гимзэмийг задлж яриач чигээд. Тэгээ залуучуудыг бас сонсох зорилгоор залуучууд энэ тухай ярмаар байвал манай театр руу хандаж олно. Тэгээд ер нь бол залуучуудыг бас ингэ төлөвлөд дууссан залуучууд ч байна. Яг Достоевскийг үнэхээр шүтдэг англи дээр уншсан. Бүр ингэ Достоевскийг ингэ Банисаас ч их уншаад ингээд задлцсан хүмүүс маш олон байна л да. Тэгээ яагаад ингээд Достоевский гэхээр эсвэл Толстой гэхээр манайс нэг тийм амар гэж бодод. Амар нэг Левин шиг төсөөлөд байдаг байхгүй юу? Левин одоо ингээд сонгодог арамаа ингээд Левинийг мөстэй дээл өмсчөөл юунд суучаал Оросын тал нутг тууламжийн ясны Полиана дундуур гэл давхиж яваа. Тэр нэг өстэй дээлтэй нэг тийм сахалтай хүнээр ингээд төсөөлөд тэгэнгүүтний халуун оргиол ингээд залуучууд заа гэл цаашаа хаагаа тавьчихдаг. Гэхдээ тэр чинь наацны тэр зузаанд нь байгаа баха. Тийм зузаанд ч тийм мэдрэмж төрдөг. Ийм тийм биш юм аа. Одоо энэ бол одоо яг ингээд ялангуяа өөрийнхөө оршихуун тухай бясалгаж байгаа, бодож байгаа тий. Амьдрал руу хөл тавьж байгаа тий. Их хотын иргэн татвар төлөгч болох байгаа хүнд бол тий хамгийн дөрөж унших хэрэгтэй юм байгаа юм л та. Тэрийн чи жүжиг болгоод тавьчих чинь бүр энгийнчлээд айгүй гоё болгоод өгч. Харин тий айгүй гоё тийм хүн янз бүрээр ойлгоно тий. Одоо бид нар чинь 10 жилээс ахуулаад ном уншихад сураагүй ш цээжлэхэд сурсан. Тэгэхээр хүмүүс бас тэрнээсээ санаа зовоод заа байж одоо ингээд ийм хүмүүс байдаг. Тийм учраас энийг олон ярилцлага ялангуяа одоо чиний тавих жүжиг энэ төр бол хүмүүст номд итгэл номноос хүн бас нэг юм авдаг тийм ээ амьдралаа номноос одоо хүч энергиээр ингэж сэлбэж явах тэр боломж нөхцлүүд бас хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Тийм учраас унших хэвээр ер нь сая би Достоевскийн Карамзовын хүүхдүүд сая шинээр бас арчуулагч гарлаа шүү дээ. Өөртөө жинхэнэ ингэ нэг амтрахж уншлаа. Ямар гоё юм бэ. Тэнд бол одоо бас бөөн асуудал. Ярих юм бол 2 жил ярихаар тийм гоё бүр ингээд өөр яриана. Тэгэхээр энэ бол харин хажууд нь нэмгэн тийм ч учраас бид нэр зуны номын өдрүүдээр жоохон олигтойхон шиг зузаахан ном аваад яваачаа ийш тийшээ очиод энэ тэнд очиод гутаартаад машин тэрийг хүлээгээд корона гэд байж ирсний оронд аль болох зузаанаас нь ялангуяа Достоевский бол одоо үнэхээр хааж байгаа. Монсодрын номуудаас бол би одоо энэ зам бол онцгой би хоёр подкастт зориулж одоо энэ номыг дэмжиж орж байгаа юм л да. Монсодрын ажилтан биш шүү дээ. Юу
Нэгдүгээрт энэ ном, хоёрдугаарт тэр 1984. Тэгээ биднес ингээд намар ингээд нийгмийн идэвхтэй хүрээр орохынхоо өмнө зун байгаа ч 1984 дээр чи би өстэй орно. тий. Энэ хоёр ер нь их ойролцоо. Тийм үү. Тий. Жорж Орвел ч үгүй BBC-гийн пропагандист хүн байсан юм биш үү? Пропаганда хийдэг хүн байж байгаад ойлгоод за энэ төрчист заваарсан юм байна гэж. Лөөний үнд ангилж удаа гэж хэлсэн шүү дээ. Яг одоо унших хэрэгтэй. Яг энэ төр байгаа цагт л уншихгүй бол хотлоо ханаалдаад гэж ярина шүү. Тэр зун болохоор ингээд юу ч бодохгүй байх хэрэгтэй гэж бодсон шүү. Юу ч бодохгүй байх чөлөө биднээс амьдралын хагас байдаг байхгүй. Унтдаг байхгүй. Юу ч бодохгүй амьдралын хагас унтдаг учраас зун юу ч бодохгүй загсарай л те. Хичээл өгийн норлоо ингээд нэг юу ячаад юу ч бодохгүй сууж болохгүй шүү дээ тийм үстэй. Гэхдээ юу ч бодохгүй гэрээ аваад зүлгэн дээр л суужээ гэж тэр чинь үнэндээ хэлэхэд юу ч бодохгүй байна гэвэл тэгэл өксөнтэй л адилхан байна. Өчиг тэгээ хийн тэгээд зүгээр л одоо Үгүй яг тэр чинь амар том монголчуудын оюуны хэм маягийг харуулсан шүү дээ. Тэр чинь дэмжиж байгаа байхгүй нээ. Үгүй тэрнээс амар шүлэг байгаа. Монголын их амар амгалан. Тэр чинь элбэгдэр төрийн шагнал өгсөн. Төрийн шагнал өгсөн. За юу. Их амар амгалан л бай. Арилж ихгүй л дээ. Тийм оролт улсад биш. Яг энэ цаг үед тийм ээ. Монголын их амар амгалан гэдэг шүлэг бол одоо гайхалтай төрийн шагнал аваад би энийг л эсэргүүцэж байна. Юу амар амгалан бэ? Тэмцэх хэрэгтэй. Гүй би тэр зохиогчийг яриаггүй. Тэр нь шагнал өгж байгаа, тэрийг ашиглаж байгаа, өөрсдөө зориулж амар амгалан тогтоож байгаа хүмүүсийг л би тэ тэр одоо яруу найргийн их сайхан хиллэг мэлэгтэл байх. Тэрийг би үүсэхгүй. А зүгээр ийм имийг ямар овжин ашиглаж тэ өөрсдийнхөө үйл хэрэг болгож ийн гэж. Үүнийг бас буруугаар нь ашигладаг хүмүүс шүү дээ. Тий. Манай энэ уран зохиол дотор энэ юу гэдэг чи дистоп ч юм уу те ийм зохиол айгу ховролтой. Иймэрхүү өнөр өнөртүүлсэн зохиолууд байдаг. Яа Сэнда Юшгайн хүлээх хөрөөний эзэгтэй гэдэг. А тэгээд тэнгэр дуурахын юм гэдэг. Юу дорж отуугаан зохиолууд хөвчлээ. Тийм. Чин чанартай байхгүй. Тэгээд бас чинагийн галсан ч юм тийм чанартай. За тэгээд Талхаагийн норгоо олсон юм тэмцэлж үзэл санаалаг зохиол бичдэг хүн байхгүй. Тэгэхээр ийм юм уншицгаая 100 ингээ бодлоо хөгж өгөө те. Өөрөө сүйттэй ингээ бяцлахад одоо юуны одоо Гэгэн Августины намжил бичих нь одоо хайшаа юм те. Юу энэ бусдын тарихаар сэтгэж болно шүү дээ. Тэ. Юуны интерномын 2 давхрын нэг юм заал өгдөг шүү дээ. Тэрэнд нэг 7 хоног болгон зүгээр ингэ ном задалдаг нэг тийм ярьслах юм гоё юм. Тэр л аюул. Тэр гоё зохион байгуул л та. Тийм залуучууд болно шүү дээ. Би одоо тэр 1984 дээр бол бүр ингэ ярих юм зөндөө байна. Талчлаад бүр ингэ ингээд бүр амар ярих. Түрүүн бол ярьж амжаагүй дөнгөж бараг тий. Би яг өөрийнхөө нэг үзэл санааны юм дээр бол бүр ингэ ороод ингэ. Тэгэл 84 дээр нэг ярилцсан. 84 байна. Айн Рэндийн зохиолууд тийм нэг аюул сайд. Одоо ингээд нэг хүн өөрийнхөө үзэл бодлоороо хурж ирээд юм презентац бүр тавьчих болж байна ингээд. За яг дарангуул ингэж тогтдгийг ийм хэм маягаар ингэж харуулсан байна. Тэгэхгүй ингээд ном ярихээр хэдэн төгрөг өгөх юм гээд. Айгуу зовлонтой. Би үнгүй хийв. Заавал. Гүг ээ чинь хүн өөрийгөө илэрхийлэх гэж л ирж байгаа болохоос надаас мөнгө авах гэж ирж байвал тийм үнтэй би ажиллаад яах вэ? Тийм л баг тий. За би нэг ишлэл уншичаа одоо ном ярьж байгаа юм чи тий. Энэ Раскольников цөллөгт очсны дараа гардаг ишлэл. Энэ одоо яг одоо манай энэ дэлхийн нийтийн амьдралын тухай ишлэл байхгүй. Ер нь тийм санагдав. Азийн гүнээс Европ руу тархах урд хожигдож үзэгдэж сонсогдож байгаагүй аимшигтай өхлийн тахалд хорвоо ертөнц тэр аяараа нэрвэгдэн золиос нь болох ёстой мэт зүүдлэгдээд байж зөвхөн сонгогдож шигшигдсэн цөөхөн хүмүүсээс бусд нь бүгд сөнөх ёстой байв. Хүний биед нэвтрэн ордог өчүүхэн жижиг нэгэн төрлийн бичил биетнүүд гарч ирэх нь тэр. Тэгэхдээ тэдгээр нь оюун ухаан хүсэл зориг бүхий амьд оршихуй бөгөөд тэднийг биедээ оруулчихсан хүмүүс тэр даруй галзуу солиотой мэт болж байжээ. Хүмүүс эдгээр халдвар авахс шиг өөрсдийгөө тийм ухаантай үнэн мөний хэлбэрэлтгүй баримтлагчид гэж урд өмнө хизээч тооцож байсангүй. Тэд өөрсдийнх нь ноогдуулсан ял, өөрсдийнх нь гаргаж ирсэн дэвшүүлсэн шинжлэх ухааны дүгнэлтүүд, өөрсдийнх нь зан суртахууны итгэл үнэмшил, сүсэг бишрлээс илүү хэлбэрэлтгүй туйлбартай юм байдаг гэж хизээч бодож тооцохгүй юм. Бүхэл бүтэн тосгон суурин, бүхэл бүтэн хот балгад ард олон халдвар авч ухаан санаагаа алдан солиорцгож байв.
Зөвнөл. Наа чи бол үзэл санааны тухай. Би бол тэгж ярьж тий. яг вирусны тухай биш үү те. Мэдээж Ингээд гоё томьёолчих юм те. Аюу гоё бичих юм те. зөвнөл. Тий. Тэгсэн мөртлөө бас нэг ингээд зарим хүмүүст бол нэрэж гэж боддогоор шүү дээ. Тэг Набоко харин тэгээд Набокогийн юунд тэгээд энэ шинийг өгүүлэр би олж уншсан байхгүй. Ёс суртахууны татвараа төлөхийг гоо сайхны мэдрэмжчий бидэнд тушаалаа гэж юу гэж байгаа. Тэгээд энэ нөгөө уран зохиолын мэдрэмж, уран зохиолыг ойлгодог байх нь өөрөө ёс суртахууны татвараа төлөхөө хүний түлхдэг гэдэг аюул сонирхолтой гаргалгаа байхгүй. Тэгээд юун дотор байдаг? Лолита дотор байдаг. Тэгээд ер нь бол өндөрлөх болж байгаа шүү дээ, тий. За тэгээ. Өндөрлөх цагаар болж байгаа шүү. Биднес өнөөдөр гэмт хэрэг Шийдэл бас гарлаа шүү. тий. Гэмт хэрэг ба ял шийтгэл гээд Арманы тухай ярьлаа. Өнөөдөр бидэнтэй Амраа маань байлаа, Инхот захирал байлаа. Бид Эрцэнкагаас та бүхэнтэй уулзлаа. За юу Арманы үйл явдлын талаар өлөглөн нуршиж одоо та бүхний зоохыг хүссэнгүй. Энэ Арман ямар үзэл санаатай вэ? Яагаад бид энэ Арманыг яг өнөөдөр яг нийгмийн хөгжлийн энэ үе шатанда илүү анхаарал тавин унших ёстой вэ гэдэг тухай бид гурав бас өөрсдийн чадлаар ярихыг хичээлээ. Сайхан саруул ухаантай ингээд хөдөө байгальд тий явж байхдаа тий шарилжны аллергигаа дарчаад бүгдээрээ илүү тэр сайхан чөлөөндөө энэ гэмт хэрэг ял шийдэл Арманыг. Энэ номнуудаа бас яг ингэж хоорондоо их ярилцах хэрэгтэй гэдгийг. Тэгээд нэг хоёр номыг бас хийж үзье гэж ярьлаа шүү дээ. Үзэг сонсогчдоо баярлалаа. Дараагийн зуны номын өдрүүдгээ подкастаараа та бүхэн хүлээн аваарай, баярлалаа. За баярлалаа.